Тэгэхээр өнөөдрийн хувьд бол мэдээж хэрэг Америк нэгдсэн улсын одоо ерөнхийлөгч Дональд Трампын тогтоосон тарифын асуудлууд бол нэлээдгүй анхаарал татж байна. Америк нэгдсэн улсын хувьд худалдааны бүх орнуудынхаа импортын бараа бүтээгдэхүүнд одоо оноох галийн татварыг бол бараг сүүлийн 100 жил байгаагүй өндөр дүнгээр одоо өсгөлөө шүү дээ. Тэгэхээр ер нь цаашдаа энэ худалдааны дайныг эрчимжүүлэх хамгийн одоо эзэгтэй шатанд нь авчирж гин гэж бол шинжээчдийн зүгээс үзэж байна. Таны байр суурийн тал дээр бас ямар байна? Тий, энэ юу огцом одоо тийм бодлогын шинжтэй арга хэмжээ авч байна. Тэгээ энэ юу гэсэн үг вэ гэхээр бүр нөгөө 1947 онд тариф худалдааны ерөнхий хэлцээр гэж үүд юм л да. Тэрүүгээр ингээд юу бүх дэлхийн улс орнуудын эдийн засгийн хөгжилд хамгийн суурь нь юу вэ гэхлээр олон улсын худалдаа байдаг байхгүй юу. Тэгээд бие биендээ ингээд худалдааны асуудал төр өндөр тариф тогтоогоод эхлэхээр нөгөө протекционист бодлого явуулаад эхлэхээр тэр нь эдийн засгийн хөгжилд бас нөлөөлдөг. Тэгээд өмнөх одоо хүйтэн дайны үед ч гэдэг юм дэлхийн 2 дугаар дайны дараа энэ асуудал бол нэлээд хүнд тусч исэн бол одоо даяарчлагдсан өнөө үед бол энэ бас нэлээд хүнд болох болов уу гэж бодож байна. Тэгээд ялангуяа гэхдээ Трампын хувьд болохоор яаж ийн вэ гэхээр Америк ер нь сулраад байгаа. Тэрийг дахиж бэхжүүлэхийн тулд яг хөө гэхээр эдийн засгийн хувьд, аж үйлдвэрийн хувьд Америк нэгдсэн улсыг босгох шаардлагатай болж байна. Ягаад гэвэл бүх юмаа ер нь дэлхийд даяараа ингээд тараагаа хайчлаа. Тэрийгэ буцаж одоо хомиж авах оролдлого хөөдөө тиймэрхүү байдалтай болж байна. Тэгэхээр бас өндөр одоо импортын тарифт одоо өрсөлдсөн энэ улс орнуудын хувьд бас ямар байдлаар хариу арга хэмжээ авах боломжтой гэж таны хувьд харж байна. За тухайлх юм бол бүгд найрамд Хятад ард улсын хувьд ч гэсэн яг энэ чиглэлээр дөрвтөө бас арга хэмжээг авна гэсэн байр суурийг бол сайхан бас илэрхийллээ. Тэгэхээр энэ ч нэг ийм асуудал байгаа маа. Хэрвээ та нар Трампын тэр нөгөө хариу хориг гэднэр гэсэн байгаа шүү дээ. Хариу тарифын нэмэгдэл гэж байгаа. Тэгээ хэрвээ энэгээр анзаарч байвал Вьетнам, Камбож тэр нэг зүүн өмнөд Азийн орон гэл тий иймэрхүү маягууд байгаа шүү дээ. Тэгээ ингээ харах юм бол Америкийн зах зээлд аль улсууд нь илүү хамааралтай тэрүүгээр харагдаад байгаа байхгүй. Тэгэхээр юуны Мексикийн мэдэгдэлж байгаа, Британий мэдэгдлүүд байж байгаа. Энд нь бол бид нь шууд хариу үйлдэл үзүүлэхгүй гэж байгаа. Европ ч гэсэн бас энэ чи жоохон тийм эрс одоо бодлого явуулах гэж бодохгүй байгаа. Ягаад гэвэл энэ хүчтэй орнууд хариу тарифын арга хэмжээ авч чадна. Ягаад гэвэл өөрсдөө дотоодоо юм үйлдвэрлэдэг тэрийг нөхч юм уу нөхгүй байлаа ч гэсэн нэг юу суурин дээр ингээд тогтоод аваад гарч чадхаар болсоо жижиг орнууд хариу тарифын тийм хариу арга хэмжээ авна гэхэд бол нэлийн хүндрэлтэй тэр чин дотоодын зах зээлийн одоо чадамжаас хамаарна шүү дээ тийм. Тэгээ хамаг байдаг одоо жижиг орнуудын бол шууд эн чинь одоо ажилгүйдэлд бол шууд нөлөөлөхөр байгаа байхгүй юу. Яг гэвэл тэд нар чи юм юу үйлдвэрлэлээр юм хийж гэн тэр гол бүтээгдэхүүнийг хэн авч ийн гэхээр Америк авч байгаа. Тэгэхээр Америк тариф тогтоогоод эхлэхээр чинь одоо нөгөө ханшны асуудал дээр зөрүүн дээр бас нөлөө үзүүлнэ. Тэгэл тэр чин цаашаа тэгэл цалин тавих маах гэл янз бүрийн асуудлууд гарна. Тэгэхээр улс орнуудын хувьд бол нэгдүгээрт ямар ч үсэн тариф тогтоож байгаа хэмжээнээс нь харахад Европын орнууд бол арай бага тарифын хувьтай байгаа биз. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр өөрсдөө дотроо юм үйлдвэрлэж чаддаг улсууд за яах вэ тэгэл нэг тариф тогтооход нэг жоохон нэг хэдэн пунктээр буурхал байх те нэг эдийн засгт нь жоохон ачаал өгөх байх гэх маягтай харж байгаа бол жижиг орнуудын бол айхтар хүнд тусгаар учраас тэр юу одоо бид нар чинь яг нэг ялгцсан юм шиг харагдаад байгаа үстэй те жижиг орнууд ингээд өндөр тариф ногдолцсон юм шиг харагдаад байгаа. Гэхдээ тийм биш хамаарал нь тийм байна. Ялцчгаас таны дурсамжлан бас яг энэ тарифын нөлөө Азийн улс орнуудын эдийн засгаас 1.3 суурь нэгжээр одоо тоош татах юм эрсдэлтэй нэг жин. За мөн тэр дундаа одоо Дональд Трамп цагаан уртанд иргэн ирснээр зүүн өмнөд Азийн орнуудад бол хамгийн одоо хүн дээр тусах юм бол тооцоог бол гаргасан байна л да. Тэгэхээр ер нь цаашдаас Азийн зах зээлийн төлөөг бас таны хувьд ямар байдлаар харж байна? Ямар ч гэсэн за эдийн засгийн одоо нөгөө Дэлхийн банкнаас гаргадаг янз бүрийн өсөлтийн төр гэдэг шүү дээ тийм. Энэ саарах чиглэл рүүгээ орох бах. Гэхдээ нэг юм байгаа. Бүс нутгаар нь харуул Латин Америкч гэдэг юм уу, Африкч гэдэг юм уу, зүүн өмнөд Аз гэдэг юм уу, эдгээр орнуудын бүс нутг нь зүүн өмнөд Азийн орнууд бол илүү нэр өгдөхээр байгаа. Ягаад гэвэл юу Америк гэдэг чи одоо дэлхийн хувьд одоо гол худалдааны гол зах
зээл нь болж явдаг байхгүй. Тэгэхээр тэр үүднээсээ хэр хэмжээнд тэр улс орнууд Америкээс хамааралтай байна, худалдаагаар хамааралтай байна. Тэр хэмжээгээр юу хүнд туссан л гэж ойлгохоор байгаа. Тэгэхээр энэ болохоор юугаар тэр Япон Солонгос зөвхөн зүүн өмнөд Азийн орн гэхгүй Япон Солонгост бас тодорхой хэмжээгээр ачаал өгөхөр байгаа байхгүй юу. Яг бол гол тэдний зах зээл чинь Европ гээд за яг Хятад жоохон юм нэг юуг нь хүчийг нь сааруулж болох юм. Яг бол ихэнх бүтээгдэхүүн одоо ерөнхийдөө бол Хятад руу явж байгаа шүү дээ. Тэгэхэд Америк руу бол өмнө нь бол баг ихэнх бүтээгдэхүүн Америк руу гаргадаг байсан учраас нэлээд хүнд тусах байсан баг. Одоо бол Хятад руу бас үндсэндээ тодорхой хэмжээний бүтээгдэхүүнээ гаргадаг учраас харьцангуй гайгүй тусч магадгүй. Тэгээд энэ чинь бол нэг хамаарлын асуудлаас хамаарад хэр хүнд тусах вэ гэдэг нь л харагдах байна. Тэгэхээр бүгд найрамд Хятад ард улсад тарифын одоо хамгийн одоо өндөр тарифыг одоо нийт дүнгээр бол тогтоолоо. Тэгэхээр Хятадын зах зээлээс өндөр хамааралтай манай улсын хувьд бас энэ нь ямар байдлаар нөлөөлөх бол мэдээж хэрэг шинжээчдийн хувьд манай гол түүхийд болох одоо нүүрс цэсний одоо экспортол нөлөөдөг хумигдах юм эрсдэлтэй байна гэж бодож байгаа. Тэгэхээр уулуурхайн салбар тэр дундаа манай эдийн засагт бас тарифын нөлөө ямар байдлаар нөлөөлнө гэж таны хувьд харж байна? За зэсмэсийн үнд бол нөлөөлөх л байх. Гэхдээ ерөнхий трендийг харуул зэс чинь технологийн салбарт маш их ашиглагддаг учраас тэр бол нэг одоо цаг зуурын гэх юм уу хэдэн сар 6 сар 7 сар тэгээд тэр бол нөгөө юу Хятадын эдийн засгаас хамаарат явчихна. Тэр бол яг Хятадтай харьцаж байгаа эрэлт нийлүүлэлтийн асуудал явж байгаа учраас тэр бол арай өөр асуудал болж дам утгаараа нөлөөлөх нь бол нөлөөлөх л байх л да. Гэхдээ нөгөө 10% татвар одоо Монголд ногдуулсан гэхээр энэ ганцхан Монголд биш байгаа шүү дээ. Ер нь бүх улсуудад нийтд нь нэг 10 төвшнгөөр нэмжин гэсэн ойлголттой байгаа. Тэгэд хамгийн гол нь энэ нөлөөлөх үү гэхээр бидний одоо худалдааны эргэлт болон тэр нөгөө валютын ханшийн нөхцөл байдалтай холбогдуулж нөлөөлж магадгүй. Тэрнээс л одоо юун дээр тариф гэдэг чинь яагаад тогтоож ийнө гэхээр нөгөө өрсөлдөөн байгаа шүү дээ. Зах зээлийн өрсөлдөө илүү хямд үнэтэй бүтээгдэхүүн аавна гэхээр бүгдийг нь угаасаа суурьаар нь 10% нэмж байгаа учраас нэг их сүртэй нөлөө үзүүлэхгүй л бол ямар ч гэсэн нэг юуны экспортын тал дээр Монголын экспортын тал дээр нөгөө тэнцээ зараад орох орлого нь харин Монголд хэр нөлөөлөх вэ гэдэг чинь бас нэг тийм сантиметр асуудал болж байна л да. Яагаад гэвэл одоо ингээд та нар зөвхөн тарифын мэдээ сонсоод юу хөрөнгийн бирж валютын ханш яаж савлж байгааг бол үнэхээр амар савлж шүү дээ. Тэгээ энэ валютын савлгаач чинь гол тэр нөгөө нэг гадаад худалдааны тэнцлийн асуудал дээр орлогын асуудал дээр гол нөлөөлдөг учраас энэ талаас харуул харин нэлээд нөлөөлөх байх л та. Эрсдлүүдээс гадна ер нь энэ тарифын нөлөө Монгол улсын хувьд давуу талыг бас бий болох боломж байгаа гэж харж байна таны хувьд. Нэг их давуу тал гэсэн юм мэдгүй надад бол харагдахгүй байгаа. Би тийм нэг эдийн засгийн бүр нарийн гүн евро мэдэхгүй байна. Анализ хийсэн хүмүүс мэдж байгаа баг. Би бол яг зүгээр л нэг 10% гэдэг чинь нөгөө нийтээр нэг төвшин нэмчихээр чинь юу зах зээлийн одоо нөгөө нэг Америктэй шууд худалдааны хамааралтай маш их юу хамааралтай тийм улсууд ялангуяа Хятад бол яг Америк нэгдсэн улстай хамааралтай гэхдээ сөрөг одоо хариу татвар авах хэмжээнд тарифа нэмэгдүүлэх хэмжээнд хүчин чадалтай байхгүй юу? Тэр чинь өөрийн том зах зээлтэй улс шүү дээ. Тэгэхээр тэр үднээсээ гэхдээ Америкч байна уу бусад зах зээлийг бодвол Хятад өөрийнхөө энэ нөгөө зах зээлийг тогтворжуулахыг бодно шүү дээ. Тийм. Тогтворжуулахыг бодохоор тэр хаялганд нь бол юу Монгол бол харьцангуй тогтвортой л байх болов гэж бодсон. Бүр нэг юм учир зүггүй одоо тэр зүүн өмнөд Азийн орнууд шиг тэгж айхтар савлахгүй л болов тий. Харьцангуй тогтвортой. Тий, харьцангуй тогтвортой байх л болов гэж бодож байна. Хамаг гол хүчийг чинь Хятад авчихна шүү дээ. Ер нь бол тий.